За одоо манай парламент бол үндсэндээ бид бол энэ хилцэгч парламент байсан бол одоо энэ мэтгэлцээний парламент руу энэ орох юм шиг байна. Өнгөрсөн бас одоо хугацаанд бол би бас арц намын нөхдүүдээч бусад улсууд их ярьж байхад их хүндэтгэлтэй сонсож бас заримдаа бол твшиж бас сонссон гэдэг хэлье. Гэхдээ энэ бас бид заримдаа мэдээлэл өгөхдөө зарим асуудал хандахдаа судалгаан суурилсан байдлаар бодиттой нотлохотой бас бүрэн нотлохотой ярьж байхгүй бол нийгмийг бас араасаа бид давгааж явж байгаа уушууд буруу мэдээлэл өгчихвээ гэдэг бас энэс анхааруулмаар байна. Энийг одоо улсын хурлын даргын сууж ийн улсын хурлын дарга маань ч гэсэн бас одоо байнга өөрөө одоо сонсоо сууж байгаа учраас энэ дээр бид бас хамтарч ажиллаж байгаа парламентээр бол энийг ярья гэж байна. Сая одоо энэ баярмаг гишүүн бол Монгол улс сонгуулийн авторитар дэглэм рүү шилжчихлээ гэдэг судалгааны одоо шинэ үр дүн гарлаа гэж ярьж байна. Яг ямар их үүсвэрээс хаанаас ярьж байгаа бас нотлохгүй бол нийгэм буруу ойлгочих гэж байна. Авторитаризм гэдэг бол өөрөө дэглэм шүү дээ. Бид бол ардсан дэглэмтэй улсад амьдарч байгаа. Тэрнээс гадна 1990 оны дунд үеэс хойш энэ улс орнуудын шин засаглалын одоо ямар төвшөнд байгааг, ямар хэлбэртэй байгааг дотоодох олон улсын том судалгааны байгууллага байж байгаа. Би сая одоо улс руу зүгээр шууд 3 тогшоод орлоо. Freedom House гэж одоо олон улсын байгууллага байгаа. 90 оноос хойш одоо энэ улс орнуудын засаглалын одоо индексийг тогтоож байгаа. Өнөөдрийн байдлаар 2025 оны байдлаар Монгол улс бол чөлөөт бөгөөд ардсан гэдэг одоо энэ ангилалд байсаар байна. Энэ дээр бол ялангуяа улс төрийн эрх чөлөөний асуудлыг бол 40 оноогоор үнэхээр бид 36 таа. Иргэний эрхийг одоо үнэлгээ бол 60 байхаас 48 таа байгаа юм. Бүгдээ бол 100 байхаас 84 үсэн юм үнэлгээ гарч. Тэгэхээр нийгмийг бас бид нар ингэж төөрөгдүүлж ирсэн болохгүй. Хариуцлагатай биш нөхдүүд байна. Судлаачид байхгүй юм шиг, аливаа асуудлыг мэддэг хүн байхгүй юм шиг бид нар ингэж хандж ирсэн болохгүй. Энэ дээр бид нар бол мэрэгсэн парламент байгаа бол мэрэгсэн парламентын төвшөнд бай. Би олон нийтийг ч гэсэн, хэвлэл мэдээллийг ч гэсэн зөв мэдээллийн талд байгаас гэж бас уриалж байна. Би 10 сар бол үнэндээ бол төвчсөн. Олон зүйлийг төвчсөн шүү. Яг үнийг хэлье. Цаашдаа бол энэ бол цэвэр мэтгэлцээний парламент байх юм бол бид өөрөөхөө чиглэлээр мэрэгсэн чиглэлээр бол мэтгэлцээд явхад бол бэлэн байгаа шүү гэдгийг бол бас эндээс илэрхийлж байна. Хоёр дахь зүйл. Сая бол би зандаа дарагтаа бол бас нэг зүйл дээр бол санал нэгж байна. 2019 оны 11 сарын 14-нд үндсэн хуулийн бид нэмэлт өөрчлөлт хийсэн. Үүгээр бид нар яасан гэхэл зэрэг парламентын ардчлалыг, парламентын засаглалыг бол бэхжүүлэх бид ийм шийдвэр гаргасан. Ерөнхий сайдчин кабинетээ өөрөө бие дааж бүрдүүлдэг, сайд нараа өөрөө бие дааж томилдог. Шаардлагатай бол хариуцлагыг өөрөө бие дагаад хариуцлага хүлээлгдэг ийм тогтцоор шилжсэн. Тэгэхээр зэрэг бид бол ямар нэгэн байдлаар үндсэн хуулиараа ч гэсэн ардсан засаглалыг бэхжүүлэх чиглэлийн өөрчлөлт хийгээд явж байгаа гэдэг бас олон нийт мэдчих ёстой. Гэхдээ манай нийгэмд бол асуудал бий. Саяны ярьсан одоо баярмаг гишүүний ярьсан мэдээд хэвлийн эрх чөлөөтэй холбоотой асуудал байна. Одоо бид хэвлийн эрх чөлөөний тухай хуулийг оруулж ирсэн. Энийг бид тал талаасаа яриад илүү боловсронгуй сайн болох чиглэл рүү ажиллах ёстой. Тэгэхээр зэрэг бодтой ярих ёстой гэдэг үгээс би энийг зориуд хийж байгаа шүү гэж байгаа юм. За 3 дахь зүйл зандаа дарга та өөрөө сайн мэдж байгаа алсын хараа 20 боловсруулахад бид нэр алсын хараа 20 хүрээнд ойрын 10 жилийн манай одоо шинэ төрийн албаны шинжил яаж явах юм бэ гэдэг дээр нэг ойлголт байгаа. Энийг би зориуд бас таныг анхаараасаа гэж бодож байна. Цомхон чадварлаг биш ээ. Зохистой чадварлаг шүү. Эрхэм хурлын гишүүдээ цомхон байна уу, эсвэл том байна уу гол нь биш. Та сая хэллээ шүү дээ. Муур бол хар байна уу, цагаан байна уу хамаагүй хулган барьдаг байх ёстой буюу ажилдаг байх ёстой, бүтэц байх ёстой. Тэр үднэс наваад үзэх юм бол цаашдын өөрчлөлт бол зохистой байх ёстой шүү гэж байгаа юм. Тэр одоо цэцэрлэгийн багш нар чинь хэрэгтэй үү хэрэгтэй, багш нар хэрэгтэй үү хэрэгтэй, эмчнэр хэрэгтэй үү хэрэгтэй. Магадгүй захиргааны бүтцээр дунд түвшний одоо менежментээр бид бол цонхон болох ёстой юм бол тэндэл ярина гэж байгаа юм. Тэгэхээр би энийг бас зориуд тэмдэглэж байна шүү. Баярлалаа.